Сайн байцгаана үзэгчдээ, Монголын үндэсний их орон талын үзэс бэлтгэн хүргэдэг дүрслэг хурлын гоо орчил нэвтрүүлэг эхэлж байна. Бид энэ удаагийнхаа дугаартаа Оросын албаны улсын Бород улсын алдарт уран баримлч Дашин Намдахын амьдрал уран бүтээлийн тухай хүргэхээр бэлтгэлээ. Хойд нас үхлийн дараах амьдрал болоод туулж өнгөрүүлсэн амьдрал, урд насны тухай нотолсон бурхан багшийн тэг бүх хийдвэрслэл, уран баримлуудыг өвгдээдсэн адилаар шүтэж, удам дамжсан уран дараахны багаж хэрэгсэл, гайхамшигт бүтээлүүдийн дэргэд өссөн бяцхан хөө 15 наснда хүнд өвчин туссан нь түүний энэ амьдралын сүүлийн өдрүүд байсан юм а. Харин мөнхөд хөхрөгч тэнгэр шүтэн юутай шүтэн барилдагч амин тангарагтан улаачийн үйлээр жаалхууд шин амьдрал шин хариуцлага иржээ. Манай гэр бүлийнхэн их шүтлэгтэй хүмүүс байсан. Буддын шашин шүтдэг, тийм л орчинд би өсч тойрносон. Миний аав буддын шашны уран зураг зурж, шашны холбогдолтой уран баримл хийдэг хүн байсан юм. Нэг үгээр хэлэхэд манай удмынхан бүгд бурхны шашинтай хүмүүс л дээ. Харин 15 настайдаа би их хүн дээр өвдсөн юм. 7 жил өвдсөн. Амь нас хотхны ирэн дээр л байлаа. Хэд хэдэн удаа үхлийн ирмэг дээр очиж байлаа. Тэгээд нэг удаа удам дамжсан удгантаа уулзсан юм. Гайхалтай нь удган ганцхан засал хийгээд л би маргааш нь цоо ирүүлхэн болоод босоод ирсэн. Удгантаа уулзсан энэ уулзалт маань миний ертөнцийг үзэх үзэл ухамсарыг бүхэлд нь өөрчилсөн. Энэ үеэс л би бөөмрөлийн ёс зүй гэж юу вэ гэдэг талаас нь ихэд сонирхох болсон юм. Уран бүтээлд маань ч ихээхэн тусгалаа олсон байдаг. И очень много это отразилось на моем творчестве очень сильно. Намдахын амьдрал инхүү одоо бурхан шашин болоод бөөм мөргөлийн аль алинтай нэвт сүлбэлдсэн шигэ бүтээлүүд нь ч мөн одоо бурхан шашин эсвэл бөөм мөргөлийг шүтэлцүүлсэн гойд бүтээлүүд байдаг. Бород улсын байгаль нуурын дэргэдэх Укирик нэртэй буйдхан тосгон төрсөн түүний одоо бүтээлүүдийн чандад сүсэг биширлийн энэ гал асаж байхад гаднаа илрэн гарах одоо дүр төрх нь нүүдэлжин гэд тодотгом тийм одоо нууцлагдмал байдаг. Яагаад? Энэ магадгүй түүний зан заншил удам угсаатай холбоотой байж болох юм. Би эртний дархан удмын усаа залгамжлагч хүн. Миний өвөг дээдсүүд дархан хүмүүс байсан. Сав суулга гоёл чимэглэлээс өсвөлээд л буддын шашны эд зүйлс хийдэг хүмүүс байлаа. Тиймээс өвөг дээдсийнхээ хийж бүтээж ирсэн тэрл бүтээлүүдээс санаас эдэл авч уран бүтээлээ хийдэг юм. Укирик тосгоны хамгийн алдартай гар урлалж түүний аав тавилга, алт мөнгөн эдлэл хийж хивс хүртэл нэгтгэх байсан тухай их сурвалжууд дурдсан байдаг. Удам дамжсан энэ урд үе Намдахын үед дэлхий дахин шуугуулах ёстой байжээ. ...2012 оны 4-р сарын 14-ний Бям гараг Их Британи улсын нийслэл Лондон хотын West End дүүргийн төвд байрлах Marble Arch талбайд их эзэн Чингис хааны бясалгаж байгаа дүр бүхий хүрэл хөшөө сүндэрлэлээ. Суурь нь 3 м өндөр, морины туураанаас дуулганы орой хүртэл 5 м өндөр, 2.7 тонн бүхий энэ баримлыг мөнх тэнгэрийн хүчээр дахин амилсан мөнөөх Укирик тосгоны хүү уралсан байлаа. Нэгэнтээ дэлхийг донслогож явсан Чингис хааны хөшөөг энэ цагийн уран гартан их хотын төвд сүндэрлүүлэхээр болсон нь дахин нэг шуугаан тарих учиртай байжээ. Поднял вокруг этой темы большой скандал и заявил в интервью. Чингис хааны хөшөө босгосны улмаас баг зэрэг дургуутсан яриа үүсэх нь ууссан. Шуугаан гэхээсээ илүү зөв буруу аль нь болох талаар олон нийт хэлэлцэж байсан гэхүүдээ. Ер нь аль ч оронд альва нөхцөл байдлыг ашиглан нэр төр олох гэж хөөцөлд өгсөд мундахгүй. Яах вэ тэгээд
намайг Чингисийн хөшөө босгох гэж байгаа сургаар асуудлыг дэвэргэж шууган үүсгэе гэж бодлоготойгоор хөдөлцөөсөн. Ингээд л яагаад ёслол хүндэтгэлийн цэцэрлэгт Олимпикс нь нүсэр том үйл явдал болох гэж байхад Чингисийн хөшөөг байгуулах болов гэдэл асуудал үүсгэн хэвлэлүүд дээр ярих болсон. Чингисийн хөшөөний талаар асуудал хүндсэн зөвхөн тэр улс төрчин өөрийнх нь л бие ар байсан баг. Харин эцсийн дүнд бий л хоцсон болж таарсан шүү. Манай Чингис хааны хөшөөг дэлхийн нийтэд таниулж чадсан. Энэ шууганы ачаар л хүмүүс сонирхож дэлхийд даяар мэддэг боллоо шүү дээ гэж баяр хүргэх хүн ч олон байсан. Дэлхийн хэвлэл мэдээллээр ч гарч хүмүүс ч мэддэг болсон. Харин миний хувьд гэвэл Лондонд Чингис хааны хөшөөг барьсан нь үнэхээр сайхан үйл явдал болсон. Лондонд хөшөө барих гэж төлөвлөж байхад л үүний эсрэг олон хүн шүүмжилж байсан л да. Олон ч саад бэрхшээл гарч байсан. Гэхдээ бид зориг тавьсан, зоригдоо хүрсэн. Бурхан Тэнгэртээ мөргөж байлаа. Бидэнд зорилгоо биелүүлэх хүч өгөөч ээ гэж. Ингээд л эцсийн дүнд бид чадсан. Чингис хааны хөшөөг барина гэж амласан, түүндээ ч хүрсэн. Дэлхий дахин энэхүү шинэ формыг хүлээн зөвшөөрч чадахгүй байсаар Чингис хааны хөшөө бодит байдлаас хэд зөрсөн хэтрүүлэг их дэн дээр доромж утга бүхий гих зэргээр шүүмжлэл дагуулж эхэлсэн юм. Гэхдээ 1914 онд барууны орон цаашлаад дэлхий дахинд дэсрэлт хийсэн Марсель Дюшаныг гаргасан анти-арт буюу постмодернизмын онолоор бодит байдлыг дуурайн сайхныг эрэлхийлэх биш харин гайхалтай шин информат түгээмэл үүсгэгддэг орон зайгаас татгалзсан галбирын шин уур амьсгал бий болгосон юм. Намдаковын бүтээлүүдийг эвдэлт хувьсэл зэргийг нэг хэмд байрлуулан логик утгын хойноос хөөцөлсөнгүй хэмээн урлаг судлаачид тайлбарлаж байлаа. Өөрөөр хэлбэл цагаан өнгө бол цайлган сэргэлийн бэлэгдэл гэсэн гайтай хөөтөө ойлголтоос салгаж харин түүнийг деформац буюу хэлбэлзлийн урт хэмээн хүлээн авч шинжлэх ухаанчаар тайлбарлах болсон юм. Энэ нь яг л Пабло Пикассогийн кубизм, Сальвадор Далигийн сюрреализмын зэрэг бодит байдлыг бус бодит байдлын нуугдмал шинжийг гаргаж тавьсан явдал байлаа. И мне хотелось поставить Чингис хаан дэлхийн талыг эзэлж сүүлчийн тэнгист тулж ирээд үүнээс цааш газар үгүй гэж хэлсэн байдаг. Агуу их удирдагч Лондонгийн нутаг дэвсгэрээр ч дайрсан. Тиймдээ ч жохомхүү Лондонд Чингис хааны хөшөөг барих нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Нэгэнтээ дэлхийн талыг эзэлж байсан Чингисийн үр удам бид түүнээр бахархаж дэлхийд даяар өнөө цагт ч түүний нэр алдар түгэж байгаасаа гэж хүссэндээ энэ хотыг сонгосон. именно как созидателя, имя человека, который сделал очень много даже для нас, для современного мира. Добрый вечер. В эфире программа «Дар». Сегодня мы познакомим вас с творчеством молодого скульптора Даши Намдакова. Чингис хааны энэ хөшөөний загварыг анх гаргаж байх үед энэ талаар 2000 онд Орос улбаны улсын Бурайд улсын Ариг ус телевизээр гарч байсан удаатай. Тэрээр Лондон дахь баримлаа 10 жилийн өмнөх загвартайгаа төстэй боловч эрэмги, омголон хүлгэн унж гараа хоёр тийш дэлгэн бясалгаж буугаар дүрслээд араатан амьтдын сүр хүчийг туваалган уралсан алтан чимэг бүхий нарийн хийцтэй дундад эрдний Монгол дайчны хуй хөмсгөл агсан гизэг юуг нь хоёр тийш сүлжсэн байдалтай хурлжээ. Их сэтгэгч эсвэл бөө хэмээн хилэмгүй тийм нэг нууцлаг энэхүү хөшөөг дэлхийн алдартнууд хүн онцог хэмээдэг юм аа. Даши Намдаков. Даши Намдаков 1967 онд төрсөн. Укурга тосгоноос гарч Бурайдын нийслэл Улаан-удад очин орон нутгийн нэр дуран баримлж Василиевийн уралд ажиллаж уран бүтээлийн замналаан эхэлжээ. 1988-аас 1992 он Красноярскийн дүрслэг урлагийн дээд сургууль. 2000 онд анхны бие даасан үзэсгэлэнгийн Эрхүү хотод дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэн түүний алдрын замын эхлэл бөгөөд өөрийн нэрийг дэлхийд дуурсгах
анхны алхам болсон хэмээн урлаг судлаачид дүгнсэн байдаг. Түүний уран баримл, график уран бүтээлүүд нь уламжлал шинжилгээг хослуулж чадсанаараа онцгой байсан бөгөөд Орос албаны улсын тэргүүлэх уран баримлч гэсэн нэр хүнд түүнд өөрөө ирсэн юм а. И на самом деле мы же все... Үндэ хүн бүр хайрцаглагдсан ямар нэг зүйлээр хязгаарлагдсан байдаг шүү дээ. Урлагч гэсэн ялгаагүй. Ямар ч алдартай зураг вэ, Ван Гог, Гоген зэрэг ямар ч суут хүмүүсийн бүтээл эсвэл хичнээн сайхан уран зураг байсан ч гэлээ жазар хүрээлэгдсэн байдаг шүү дээ. Энэ хүрээнээс гарч өөрийгөө бүрэн чөлөөтэйгээр мэдрэх нь уран бүтээлч бүрийн хүсэл. Би бусад бүх зураачдын адил чөлөөтэй байж хүрээ хязгаараас чөлөөлөгдөн өөрийн доторх хөв хүн дотоод би гэсэн мөн чанараа дээд зэргээр илэрхийлэхийн тулд тэмцэж явна. Ямар ч хайрцаг хязгааргүйгээр өөрийгөө мэдэрмээр байдаг. Нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээнд тодхон харагдах дээд, доод, дунд твийн тухай үлгэр домгийн гэмээр ойлголт, итгэл бишрэл, үхэл амьдралын мөчлөгийн тухай бодрол, өрн дорны төгс зохицол, эрч хүч хөдөлгөөн бүхий бүтээлүүд нь түүний эрч хайжва мөн чанар, хүн чанар хийгээд жинхэнэ биегийнхэн тухай хүүрнэн өгөөлөх мэт. Что нового я принес в этот мир, я очень... Би энэ ертөнцид юу авчирсан бэ гэж юу? Би энэ талаар бодоход өөрийгөө дэндүү балчирдна гэж бодож байна. Агуу сууд хүмүүс л энэ ертөнцид шин зүйл авчирдаг. Би бол энгийн л нэгэн уран бүтээлч. Я так не думаю. Татарстаны нийслэл Казан хотод сүндэрлсэн Ивэгч бурхан Хөшөө. Была очень интересная история. Я делал выставку, большую выставку. Энэ бүхэн тун сонирхолтой түүхээс эхэллээ л дээ. Би Татарстанд томоохон хэмжээний үзэсгэлэн гаргасан юм. Тэр үеэр Татарстаны анхны ерөнхийлөгч Минтимер Шарипович Шаймиев Ивэгч сахиус бүтээлийг маань хараад 12 метрийн өндөртэй баримл болгон татаруудын эртний нийслэл болох Булгарт босгох санал тавилаа. Энэ бол татаруудын маш эртний хотолтой исламын соёл үүсгэс ч өмнө байсан хот. Шарипович энэ баримлыг босгосноор дургуутсах хүмүүс гарна гэж сануулж байсан л да. Гэхдээ арайч тийм их хүмүүс дургуутслаа илэрхийлж эсэргүүцнэ гэж би бодоогүй. Ямар тач тухайн үед бид хоёр тохиролцож би баримлаа хийж эхэлсэн юм. Баримл хийгдэж байх үед л Татарстанд шүүмжлэл дургуутсан хүмүүсийн яриа газар авч байлаа. Ихээхэн шууганд дэгдсэн л дээ. Булгар хэмээх ариун газарт баримлыг байрлуулахыг шүтлэгтэй хүмүүс ихээхэн эсэргүүцсэн. Исламын шашинд ганцхан ивэгч сахиус байдаг гэж дургуутсан. Ганц бурхан нь Мухаммед. Тиймээс өөр ямар ч сахиус байх ёсгүй гэж тэд эсэргүүцсэн юм. Би тэднийг ингэтлээ их дургуутсныг бол ойлгож байгаа. Гэхдээ нөгөө талаас эртний нийслэл Булгар хот нь исламын соёлоос ч өмнө байсан. Энэ хот хүмүүс тэнгэр шүтгэхтэй байх үед л үүссэн хот юм шүү дээ. Гэхдээ одоо энэ нийслэл исламын шашинт улс болсон учраас хүмүүс дургуутсан. Би хүмүүсийн сүсэг бишрлийг хүндэлсэн шашныг нь доромжлохыг хүсээгүй. Ямар ч гэсэн энэ дуулайн шууган намдаж хүмүүс ойлголцох байхаа. Бид баримлаа Булгарт биш юмаа гэхэд Казанын өөр нэг газар байрлуулна гэдэгтээ итгэлтэй байна. Получился вот такой казус, да. Но я думаю, что все это уляжется, да. Дашийн уран бүтээлийн сэдвүүд анхандан сүр хүч бүхий Бурайд Баатар үлгэр домгийн дөрүүд байлаа. Гэхдээ тун удалгүй түүний бүтээлүүдэд талын Нефертити, Зан, Турлях зэрэг сэдвүүд орж ирсэн нь түүний уран бүтээлд нэг шинэ хуудсыг нэмсэн төдийгүй
дэлхийн олон улс үндэстний хувьд нийтлэг сэдвүүд хөндөгдөх болжээ. Дашаа өөрийн уран бүтээлд хүрэл, мөнгө, алд, зааны соёо, тэр байтугай адууны сүл, хялгас хүртэл ашигладаг бөгөөд түүний уран бүтээл нь Бурайд үндэстний соёл уламжлалыг Европын дэг сургуультай хослуулснараа онцлог юм. Зүм бэлэг нэртэй энэхүү баримл түүний хувьд зүм бэлэг гэж юу болохыг өөрийн хэлээр өгүүлсэн. 6 нүд адууны их гэмээр болгож хүн дүрстэй төрөх, 2 бэртэй уран нарийн тэг бүхий энэ бүтээл хэрхэн түүнд зүм бэлгийн тухай өгүүлдэг нь сонио. Магадгүй мөнөөх хөх тэнгэрийн үг түүний чихэнд хүрч хэний ч дуулахгүй тийм нэг дал тоолоогоор шивнэн хэлдэг байхаа. Обязательно, конечно. Мэдээж тэглгүй яах вэ? Би нэг баримл бүтээхийн тулд хэдэн мянга бүр сая ч юм уу маш их хөдөлгөөний гараараа хийдэг. Ялангуяа сүүлийн үед би монументал баримл их хийх болсон. Тиймдээ ч их ядарч байгаа. Гар нуруу их өвддөг болоод байгаа л да. Завсарлага авч амрах хэрэгтэй болдог. Цөөн үгээр хэлэхэд миний ажил чинь хүнд хүчээр биеийн хүчний ажил шүү дээ. — 2004 онд Даш анхны гоёл чимэглэлийн цуглуулгаа дэлгэсэн нь тэр ан амьтан, жигүүртэн шувууд, шавж, хүнжүүлсэн амьтдыг орчин үеийн урлагт хүчтэйгээр оруулж ирсэн явдал байлаа. Энэ нь зөвхөн ан амьтны сүр хүч, гоёмсог чамин байдлыг үзүүлээ зогсохгүй, хүн төрлөختөн гэгч нь байгалийн нэгэн хэсэг юм шүү гэдгийг сануулсан уран бүтээлчин сэтэл байсан юм. Укурка тосгоны бяцхан хүү өнөөдөр гэрги, үр хүүхдүүд аж зээгийнхээ хамтаар аж төрж байна. Бүтээлүүдэд нь тусгагддаг эмэгтэйчүүдийн төрхийг тэрээр ээж, эгч, эргэн тойрны бурайд бүсгүүчүүдийг дүрслэн харуулдаг тухай дурдж байсан. Харин удам дамжсан уран авьяасын хэлхээ цаашид хэрхэн өрнөх нь сонирхолтой. Жена у меня, мы в свое время познакомились. Би 3 хүүхэдтэй. Хизээ нэгэн цагт тэдний авьяас илэрнэ гэдэгт итгэлтэй байдаг. Гэхдээ заавал урлагийн авьяас байх албагүй шүү дээ. Харин би их нэртэйгээ баг залуудаа л танилцсан. Гэрэлсэн хойноо хоёулаа оюутан болж байлаа. Их нэртэй болчихсон хойноо л их сургуульд орсон гэсэн үг. Эхнэр маань ухаалаг эмэгтэй байдаг юм. Хэрв түүнээс өөр хүн байсан бол би өдөө зэрэгтээ явахгүй л байх байсан. Тэр хүн л намайг зоригжуулж би өөрийн хүчинд итгэх урмыг өгсөн. Миний мэрэгжил мэдээж сайхан мэрэгжил л дээ. Гэхдээ маш хүнд. Яг бодит байдал дээр амар хэлбэр зүйл гэж үгүй. Дашийн баг, жүжигчин зэрэг бүтээлүүд нь Вампиловын нэрмжид бүх Оросын орчин үеийн жүжигчийн наадмын шагналыг 2002, 2003 онуудад хүртэж, мөн эзэн нэртэй баримл нь 2002 онд эрхүүгийн олон улсын баримтат киноны наадмаас шагнал хүртжээ. Мөн 2003 онд Даш Москвад гаргасан үзэсгэлэнгээрээ Оросын урлагийн академийн мөнгөн медалууд хүртсэн бөгөөд түүний бүтээлүүд Эдүгэ, Эрмитаж, Оросын дорн дахны музей, дэлхийн олон орны музейд хадгалагдаж, мөн өөрийн бие даасан үзэсгэлэнгийн Трядаковын галерей, дорн дахны музей, Нью-Йоркийн төвдийн музей, Бээжингийн дэлхийн урлагийн музей, Гуанчжоугийн урлагийн музей, Казахстаны үндэсний урлагийн музей, бусад хэдэн арван улсын томоохон музейд толиулсан байдаг. Түүний бүтээлүүд Орос албаны улсын ерөнхийлөгч авсан Путин, Татарстаны ерөнхийлөгч Шавеев, Москва хотын мэр Лучков, Чукоткийн захирагч Абрамович болон Америк нэгдсэн улс, холбооны бүгд найрамдаг Герман улс, Франц, Их Британи, Бельги,
Швейцар, Япон, Хятад, Тайван, Сингапур зэрэг дэлхийн олон орны алдартай цуглуулагчдад бий. Харин энэ удаа тэрээр Монгол улсын Батлан хамгаалах яамны сайд Бат Эрдэнэний урилгаар Монголд айлчилсан юм а. Тэрээр энэ удаа Монголд айлчлахдаа Орос улбаны улсын нэртэй найруулагч Сергей Бодровын хамтаар иржээ. Найруулагч Сергей Бодров Дашин Намдаковын тухай баримтат кино хийж байна. Ирэх жил Монгол улсад дэлгэгдэх Намдаковын үдцэглэн дээр киноны нээлтийг ч мөн хийх юм а. Сергей Бодров их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд зориулан хийсэн Монгол нэртэй тус кинонд Даш, Зураач, Уран сайхны өдөр даачаар ажилласан байдаг. Бүтээл бүр нь бүтээлчийнхэн тулсан замын түүх болж, бүтээлч нь бүтээлдээ дотоод ертөнцийн уусган уралдаг мөнөөх урлаг гэгч нь өөрөө Дашин Намдаков гэж чухам хэн болох, түүний амьдрал, үзэл бодол ямар вэ гэсэн чухал асуултуудад ийхүү хариулж байна. Вот выборы показали, да, что Монголия действительно демократичная. Би Монголд ойр ойрхон ирдэг. Ирэх болгондоо л нэг удам угсаатай ард түмэн маань хөгжин цэцэглэж байгааг харахад үнэхээр баяртай байдаг юм. Монгол улс хөгжлийн замдаа тогтвортойгоор урагшилж байна. Болж өнгөрсөн сонгуулиас харахад л Монгол улс үнэхээр ардчилсан орн юм гэдгээ баталсан. Өнөөдөр төрд гарсан хүмүүс энэ улс орныг хурдан хугацаанд хөгжүүлэх үүрэг хариуцлага өөрсдөө авсан. Тэд энэ зорилгодоо хүрэх байх гэж найдаж байна. Мөн манай Монгол орн газрын баялгаар ариун. Бид ийм баян оронд амьдардаг. Тун удахгүй өндөр хөгжилтэй, өндөр технологитой, өндөр боловсралтай орн болно гэдэгт би итгэдэг. Я вот родился в маленькой деревне, называется Ухурик, да. А второе название Сорунзын. Сорунзын это... Би Брэдийн Ухурик гэдэг жижигхэн тосгонд төрсөн. Тосгоны өөр нэг нэр нь Соронзон. Унсан газарт маань Соронз ч юм уу тийм байгалийн нөөц байсан болоод л эцэг өвгөд маань тэгж нэрлсэн байх л да. Ямар тач үнэхээр л Соронзон мэт татах хүчтэй. Тэнд өсч төрсэн хүмүүс бүгд л эргэж очдог. Хаанч хэдэн ч жил ажиллаж амьдэрсэн байлаа гэсэн төрсөн нутагтаа эргээд очдог. Мөн тэнд бид овоо босгосон байгаа. Өнгөрсөн жилд бид хамаатан саднараа нийлж томоохон баяр зохион байгуулсан. Энэ баярт маань бүх улс орн болон хав ойрын аймаг дүүргийнхэн эрцгээж бүх барилдан ном сум харавцгааж сайхан наадсан да. И там есть у нас места священные, да, которые мы каждый год и зимой, и летом приезжаем, навещаем, Богу молимся там. Да, уникальное место.
Үзэгчтэй гоо орчил нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өргөндөрлөж байна. Бид нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа Оросын албаны улсын, Бород улсын уран баримлч Дашин Намдаковыг онцоллоо. Харин бид нэвтрүүлгээ бидний өмнө ойлгодог байсан гоо сайхан болоод бодит байдлыг илэрхийлэхийг эрэлхийлдэг урлагаас хэрхэн хол зугатааж байгаа, мөнөө урлагаас хэрхэн татгалзаж байгааг тийм нэгэн төрлийн урлагтай бид нүүр тулж байна гэсэн үгээр өндөрлөж байна. Ингээд эх 7 хоногийн энэ өдөр иргэн олцлаа. Баяртай.